За өнөөдрийн хичээлээр термодинамикийн үндсэн ойлголтын нэг болох Гесийн хуулийн талаар авч үзье. Мегмар Сэрэн багш байна. За Орсын эрдэмтэн Гес химийн урвалын дулааны илэрлийг туршлагын замаар судлаад өөрийнхөө туршлагын үр дүндээ тулгуурлаад 1842 онд өөрийн хуулийг дараах байдлаар томьёосон байдаг. За химийн урвалын дулааны илэрлэл нь урвалыг явуулж буй арга механизмаас хамаарахгүй харин урвалд орж байгаа бодисуудын эхний төлөв ба бүтээгдэхүүн бодисуудын эцсийн төлөвөөс хамаарна гэж үзжээ. За энэ дэр нэг хоёр жишээг авч үзье. За жишээлбэл нүрс зурагч маань хүчил зурагчтай шатаад CO2 буюу нүрс хүчлийн хийг үүсгэсэн байна. За энэ урвалын дулаан нь Q1 хэмжээтэй байна. За CO2 шаталтын эцсийн бүтээгдэхүүн байна тийм үү? За тэгвэл B тохиолдолд нь нүрс төрөгч маань 2-1O2-таа нэгдээд угарын хий буюу нүрс төрөгчийн моноксид үүсгэсэн байна. За энэ урвалын үед Q2 гэсэн дулаан ялгарч байна. Гэтэл энэ угарын хий маань дахин цаашаага хүчил зурагчтай урвалд орсон байна тий. Тэгээ эцсийн бүтээгдэхүүн CO2-ыг үүсгэсэн байна. За энэ үед ялгарх энэ урвалын дулаан нь Q3 болсон байна тий. За өөрөөр хэлбэл B тохиолдолд урвал маань шаталсан маягаар явагдсан байна. Гэтэл А тохиолдолд бол урвал шулуухан явагдсан тий. За тэгвэл энэ Q1 урвалын дулаан нь Q2 дээр нэмэх нь Q3 гэсэн урвалынхаа дулаантай тэнцүү. Өөрөөр хэлбэл нүрс төрөгч бол анх бол нүрс төрөгч гэсэн хэлбэртэй байснаа эцсийн бүтээгдэхүүн нь нүрс хүчлийн хий болсон. За тэгвэл энэ хэдийгээр шаталсан маягаар урвал явагдсан боловч анх бол ялгаагүй л нүрс төрөгч байсан тий. Хамгийн эцсийн бүтээгдэхүүн нь бас CO2 болсон. За ингээд урвалын дулааны илэрлэл нь өөрөөр хэлбэл урвалыг явуулж байгаа арга замаас нь ерөөсөө хамаарахгүй харин урвалд орж байгаа бодисуудын эхний бол эцсийн төлөвөөс л хамаарж байна. За үүнийг Гесийн хууль гэж хэлдэг бахнэ. Хуулиас улбаалan 5 мөрдлөгөө гардаг байгаа. За энэ 5 мөрдлөгөөг үзэхээс өмнө бид нар энэ дельта H-аар урвалын энтальпиг тэмдэглэнэ гэж ярьж ирсэн тийм ээ. Ямар нэгэн бодисын стандарт энтальпиг тэмдэглэдэг. За тэгвэл энэний талаар өмнөх хичээлд дурдсан байгаа шүү. За нэгдүгээр мөрдлөгөө нь химийн урвалын дулааны илэрлэл нь урвалын бүтээгдэхүүн бодисуудын үүсгийн стандарт дулааны нийлбэрээс нь урвалд орж байгаа бодисуудын үүсгийн стандарт дулааны нийлбэрийг хассантай тэнцүү гэж байна. За урвалын дулааныг тэмдэглэхдээ дельта H урвал гэж тэмдэглэждэг ахын тий. За сумма n тооны дельта H бүтээгдэхүүн өөрөөр хэлбэл бүтээгдэхүүн бодисын урвалын дулааны нийлбэрийг авсан байна шүү дээ. За анхны бодисын урвалын дулааны нийлбэрийг ингээд хассантай тэнцүү ахын. За энд нэг жишээ авч үзье. Магний оксидын энтальпи нь хасах 611 кJ моль байна тий. Борын оксидын энтальпи нь хасах 1406 кJ моль байна. За тэгвэл бор 2O3 нэмэх нь 3 магний тэнцүү 2 бор магний О гэсэн урвалын дулааныг тооцоолоо гэсэн жишээ харагдаж байна. За энэ тохиолдолд бүтээгдэхүүн бодис нь бор, магний оксид байгаа тий. Тэгвэл энэ хоёрын урвалын дулааны нийлбэрээс нь анхны бодис нь борын оксид, магний байна тий. Энэ хоёрын урвалын дулааныг нийлбэрийг хасаж тооцоолох нь. Гэхдээ энэ n гэдэг маань стихиометрийн коэффициентийг бол авч байгаа шүү. За жишээлбэл борын стандарт дулаан энтальпи хэд байна? Тэрийг 2 дахин үржүүлнэ гэсэн үг. Магнийн энтальпи нь магний оксидын стандарт энтальпи хэд вэ? Гэхдээ энэ дээр 3 моль гэж байгаа учраас тэрийг 3-аар үржүүлнэ гэх мэтчлэнгээр тооцох нэ. Дээрээ авч үлсээ. Ер нь штэ урвалын дулааны бичгтээ бүтээгдэхүүн бодисын стандарт урвалын дулааны нийлбэрээс нь анхны бодисуудын стандарт урвалын дулааны нийлбэрийг хаснаа гэсэн тий. За аюуны өмнө томьёогоо бичээд үзье. Тэгэхээр бүтээгдэхүүн маань 2 бор байна тийм ээ. Тэгэхээр борын стандарт энтальпиг 2-оор үржүүлээд харин магний оксидын энтальпиг 3-аар үржүүлээд ингээд нийлбэрийг авах нэ. За тэгвэл анхны бодисууд нь борын оксид байна тийм ээ. Гэхдээ 1 моль учраас бор 2O3-ын стандарт энтальпи. За нэмдэг нь 3 моль магнийн стандарт энтальпи. За ингээд ерөнхий томьёогоо бичгэнэ. Гэтэл дан бодисуудын стандарт энтальпи тэгтэй байдаг. Тэнцүү байдаг. Жишээлбэл магний маань дан бодис, бор маань дан бодис байна тий. За ингээд орлуулгыг хийгээд тооцоолохоор хасах 427 кJ моль гарч байна. За өөрөөр хэлбэл энэ урвалын үед 427 кJ моль дулаан ялгарж байна гэж үзэх нэ. Хуулийн 2 дугаар мөрдлөгөөг авч үзье.
За органик бодисын хооронд явагдах урлагийн дулааны илэрлэл нь уралд орж байгаа бодисуудын шатхын дулааны айлгуур нийлбэрээс нь бүтээгдэхүүн бодисуудын шатхын дулааны айлгуур нийлбэрийг хасантай тэнцүү байдаг. За энэ жишээлбэл дельта H шатах урлагийн дулааныг тооцоолсон байна тий. За анхны бодисуудын шатхын дулааны нийлбэрээс нь бүтээгдэхүүн бодисуудын шатхын дулааны нийлбэрийг хассан байна. За ер нь нэштэй шатах процесс гэдэг маань элементүүд хүчил төрөгчтэй нэгдээд өөрийнхөө дээд валентыг хангасан оксид үүсэх үед илэрх дулааныг нь шатхын дулаан гэж байна тий. За харин органик нэгдлийн хувьд шатхын дулаан гэдэг нь уг нэгдэл хүчил төрөгчтэй нэгдээд нүрс хүчлийн хий ба усыг бүрэн гүйцэд үүсгээд тэр үед ялгарч байгаа дулааны илэрлийг нь шатхын дулаан гэж үздэг байна. ГЭС-ийн хуулийн 3 дугаар мөрдлөгөө. За энэ дээр нэг жишээ үзүүлсэн байна. Кальций хатуу байдалтай байна тий. Хүчил төрөгчтэй нэгдээд кальций оксидыг үүсгэсэн байна. За энэ мөн хатуу төлөвтэй байна. За энэ урвалын үүсгэхийн дулаан нь кальций оксидын үүсгэхийн дулаан нь хасах 636.4 кJ мол дулааныг ялгаруулдаг байна. За тэгвэл доотлын урвалыг харъя. Кальций оксид хатуу төлөвтэй. За тэгвэл металл кальцийг үүсгээд цаана хүчил төрөгчийг ялгаруулсан байна тий. Өөрөөр хэлбэл энэ хоёр урвал нь эсрэг чиглэлтэй явагдсан байна шүү дээ. Энд үүссэн кальций оксид эргээд задарж байгаа болох нь харагдаж байна тий. За энд задарж байгаа учраас нэг бодисоос 2 буюу түүнээс дээш тооны бодис үүсэж байгаа учраас энэ маань задрах урвал болох нь байна тийм үү. Энд бол 2 бодис хоорондоо нэгдсэн байна. За тэгвэл энэ кальций оксидыг үүсгэхийн дулаан байсан байна шүү дээ. За тэгвэл энд задарлын дулаан нь 636.4 кJ мол. За энэ хоёрыг ингээ харахаар тоо хэмжээгээр адилхан тэмдгээр эсрэг байна тийм үү. За эндээс ГЭС 3 дугаар мөрдлөгөөгөө дараах байдлаар томьёолсон. За химийн ямар нэгэн нэгдлийн задарлын дулааны илэрлэл нь тэр нэгдлийн үүсгэхийн дулаантай тоогоороо тэнцүү харин тэмдгээрийн эсрэг байдаг. За үүнийг Лавуазье-Лапласын хууль гэж нэрлэдэг байна. Дөрөв мөрдлөгөө нь уралд орж байгаа бодисуудын орших төлөв ялгаатай боловч бүтээгдэхүүн бодисууд нь нэг ижил төлөв үүсгэж байгаа. Химийн хоёр урвалын дулааны ялгуур нь урвалын ихэнд байсан бодис нэг төлөвөөс нөгөө төлөв чилжих дулааны илрэлтэд тэнцүү байна гэж үздэг. За энэ дээр нэг жишээг харуулсан байна. За тэгвэл энэ нүүрс төрөгч маань алмаз, балч чулуу, нүүрс гэсэн. Энэ орших төлөв нь бол ялгаатай байгаад байна тий. Анх уралд орж байгаа бодисуудын. За бүгдээрээ хүчил төрөгчтэй хий төлөвтэй хүчил төрөгчтэй уралд орсон байна тий. За тэгээд эцсийн бүтээгдэхүүн CO2 буюу энэ бүгдээрээ эцсийн төлөв нь яг CO2 бүгдээрээ адилхан. Тэгсэн мөртлөө бүгдээрээ адилхан хий төлөвтэй байна. За энэ дээр хэлсэн штэ бүтээгдэхүүн бодисууд нэг ижил төлөв үүсгэж байгаа гэсэн тийм ээ. За тэгээ химийн хоёр урвалын дулааны ялгуур нь гэж байна. Тэгэхээр эндээс дурын хоёр урвалын дулааны ялгуур нь урвалын ихэнд байсан бодис нэг төлөвөөс нөгөө төлөв чилжих дулааны илрэлтэд тэнцүү байх нэ. Энэ тооцоог хийдэг бахан. За тэгвэл штэ эхний урвалын үед алмазын үүсгэхийн дулаан нь хасах 395.4 кJ мол байна. За хоёрдугаар урвалын хувьд буюу балч чулууны үүсгэхийн дулаан нь хасах 393.5 кJ мол байна тий. Нүүрсний үүсгэхийн дулаан нь хасах 409.2 кJ мол байна. За ингээд стандарт үүсгэхийн дулаануудыг өгсөн байна. За жишээ харъя. Нүүрсийг алмазад шилжүүлэх урвалын энтальпийн өөрчлөлтийг олоо гэдгсэн байна. За нүүрс маань алмаз руу шилжиж байна тий. За тэгээд энэ үеийн урвалын энтальпиг бодох нэ. За тэгвэл эцсийн бүтээгдэхүүн нь алмаз байна. За урвалын дулааныг стандарт дулаанаар нь тооцохдоо бүтээгдэхүүн бодисын урвалын дулааны нийлбэрээс нь анхны бодисынхоо урвалын дулааны нийлбэрийг хасах ёстой тийм үү. За тэгвэл алмазны урвалын дулаанаас нүүрснийхээ урвалын дулааныг хасчих штэ. За ингээд алмаз маань 395.4 байсан тий. Хасах 395.4 кJ мол байсан. За эндээс хасдаг нь нүүрсний үүсгэхийн дулаан нь хасах 409.2 кJ мол тий. За ингээд бодохоор 13.8 кJ мол гэсэн тоо гарч байна. За энэ юу гэсэн үг юм гэхээр мол тутамдаа нүүрс маань 13.8 кJ гэсэн хэмжээний дулааныг шингээж байж алмаз болж хуурах нь штэ. Өөрөөр хэлбэл алмаз үүсэхдээ газрын гүнд асар их даралтан доор мөн их дулаанаар дулаан орчинд алмаз үүсдэг штэ. За тэгэхээр энэ маань маш их хэмжээний дулааныг нүүрс өөртөө шингээж алмаз болж хуурах нэ. За инхээр
Хоёр урлын дулааны ялгарыг бол авч үзсэн тий. Тэгтэл энэ маань урлын ихэнд байсан бодис нэг төлөвөөс нөгөө төлөвч шилжих дулааны илрэлтэд тэнцүү байна гэдгийг баталгаажуулж штэ. За үүнийг ГЭС-ийн 4-р мөрдлөгөө гэдэг байна. За ГЭС хуулийн 5-р мөрдлөгөөг авч үзье. За анхны төлөвний ижил бодисуудаас үүссэн нэгдлийн эцсийн төлөв нь өөр байх. Хоёр урлын дулааны илэрлийн ялгуур нь бүтээгдэхүүн бодисыг нэг төлөвөөс нөгөө төлөвч шилжих процессын дулааны илрэлтэд тэнцүү байна гэж томьёосон байдаг. За жишээлбэл энэ дээр ус төрөгчхий байдалтай, хүчил төрөгчхий байдалтай урвалд орсон байна. За анхны төлөв нь бол ижил бодисууд урвалд орсон байна тий. Гэтэл эцсийн төлөв нь хэдийгээр ус боловч нэг нь уурын төлөвтэй, нөгөөх нь шингэн төлөвтэй байна штэ. За тэгвэл штэ энэ хоёр урвалын дулааны ялгуур нь буюу ялгуур нь юутай тэнцүү байдаг вэ гэхээр бүтээгдэхүүн бодисыг нэг төлөвөөс нөгөө төлөвч шилжих процессын дулааны илрэлтэд тэнцүү байна гэсэн байна. За жишээлбэл штэ энэ дээр уур үүсгийн дулаан нь хасах 242 кJ мойл байна усны хувьд тий. Харин шингэн усны үүсгийн дулаан нь хасах 282 кJ мойл дулаан байна. За энд нэг дасгал ажил өгөгдсөн байна. 1 мойл шингэн усыг ууршуулахад шаардлагатай дулааныг тооцоолоо гэсэн байна тий. За тэгвэл штэ бид нар шингэн усыг ууршуулнаа гэдэг чинь. Тэгвэл ус маань анхны төлөв нь шингэн байсан. Тэгээ эцсийн төлөв нь уур болж байна. За тэгвэл урлын дулааныг стандарт дулаанаар нь тооцохдоо бүтээгдэхүүнээс нь буюу уурын дулаанаас нь шингэн усны дулааныг хасаж тооцох нэ. За ингээд уурын дулаан нь хасах 242 кJ мойл, хасдаг нь хасах 282 кJ мойл. За ингээд 40 кJ мойл гарч байна тий. За өөрөөр хэлбэл 1 мойл шингэн ус ууршихдаа 40 кJ дулааныг өөртөө шингээж ээж уур болох нэ гэдгийг илэрхийлсэн байна. За үүнийг ГЭС-ийн хуулийн 5-р мөрдлөгөө гэж хэлдэг байна. Бүхнээс дүгнэж хэлэхэд ГЭС-ийн хууль нь урлын дулаантай холбоотой мөрдлөгөөнүүдийг бол дэвшүүлсэн байна тийм үү. Үүнд 5 мөрдлөгөө байсан. Хамгийн ихнийх нь 1-р мөрдлөгөө нь болохоор урлын дулааныг стандарт дулаанаар нь тооцоолохдоо бүтээгдэхүүн бодисуудын стандарт дулааны нийлбэрээс нь анхны бодисуудын стандарт дулааны нийлбэрийг хасаж тооцоолж байсан тий. За 2-р мөрдлөгөөн дээр урлын дулааныг шатхаан дулаанаар нь тооцохдоо түүний эсрэг буюу анхны бодисуудын шатхаан дулааны нийлбэрээс нь бүтээгдэхүүн бодисуудын шатхаан дулааны нийлбэрийг хасаж тооцоолж байсан тийм үү. За 3-дугаарт нь бодисуудын үүсгийн болон задарлын дулаан нь хоорондоо тоо хэмжээгээр адилхан тэнцүү харин тэмдгэрийн эсрэг болохыг 3-дугаар мөрдлөгөөн дээр авч үзсэн штэ. За 4-дугаар мөрдлөгөө нь уралд орж байгаа бодисуудын орших төлөв ялгаатай боловч бүтээгдэхүүн бодисууд нь нэг ижил төлөв үүсгэж байгаа хэмээн хоёр урлын дулааны ялгуур нь урлын ихэнд байсан бодис нэг төлөвөөс нөгөө төлөвч шилжих дулааны илрэлтэд тэнцүү гэдгийг үзсэн. За 5-дугаар мөрдлөгөөн дээр анхны төлөвний ижил бодисуудаас үүссэн нэгдлийн эцсийн төлөв нь өөр байсан боловч хоёр урлын дулааны илэрлийн ялгуур нь бүтээгдэхүүн бодисыг нэг төлөвөөс нөгөө төлөвч шилжих процессын дулааны илрэлтэд тэнцүү гэж үзсэн. За тэгвэл дараах дасгалуудыг бие даанчлаарай. За үүнд 1-р нь балч чулуунаас нүүрс үүсэх урлын дулааныг тооцоолох нь. За 2-дугаарт нь алмаазнаас балч чулуу үүсэх урлын дулааныг тооцоолох нь. За мөн 3-дугаарт нь 2 мойл усны уурыг шингэрүүлэх үеийн урлын дулааныг тооцоолох нэ. За мөн амьдрал дээр ГЭС-ийн хуулийн жишээ болон тэдгээрийн натлгоонууд хэрхэн явагдаж байна гэдгийг ажиглаж болох нэ. За ингээд бие даан ажиллахыг анхааруулъя. Анхаарал хандуулсанд баярлалаа.